Долгоё 1970 оны үеийн залуусыг байлдан дагуулж өдгөөж рок попын ертөнцийн домог болсон хамтлаг бол Eagles. Дэлхийд даяар 150 сая цамог борлуулсан Грэммийн шагналт Eagles хамтлагийн хамгийн алдартай бүтээлийн нэг бол Hotel California. Энэ дуун дээр гардаг Hotel California-гийн талаарх домог түүх олон. Сатануудын нууц хэлхийг оруулсан ёрын дуу эсвэл харт амхинд нэг орвол гарч чадахгүй кокаины донтолттой холбоотой ч гэх нь бий. 1970 онд өмнөд Калифорнид болж байсан бодит түүхийг өгүүлсэн бүтээл гэж үзэх тал байдаг. Хөтөлбөрийнхөө төгсгөлд гитар хөгжмийн содон аялгау, этгээ сонио үгсээрээ ялгардаг Hotel California дууны тухай өгүүлэх болно. Америкийн алдарт рок хамтлаг болох Eagles-ийг Don Henley, Bernie Leadon, Glenn Frey, Randy Meisner нар 1971 онд үүсгэн байгуулсан юм. Шилдэг 5 сингл, 6 удаагийн Grammy шагналт, 5 удаагийн American Music Awards, шилдэг 6 цомогтой уг хамтлагийн 20 дугаар зууны сүүлд гаргасан Greatest Hits болон Hotel California-гийн 2 цомог нь Америкийн нэгдсэн улсын хөгжмийн ертөнцийн түүхэнд хамгийн их зарагдсан 20 цомогт багтсан байдаг. Арын хөгжимчид гэж үүдэг шүү дээ. Тийм хөгжимчид байж байгаад 71 онд нэгдээд тэгээд энэ хамтлагийг үүсгэсэн юм байлээ. Bernie Leadon гэдэг энэ гитарчин залуу одоо Калифорний нэг цөлд ингээ амарч явах үедээ одоо энэ нэрийг өгсөн байт юм байлээ. Энэ нэрний утгын хувьд бол одоо нэг тийм hoppies гэдэг нэг индианчууд байсан омог. Тэр омог маань өөрөө тийм шашны зан үйл маш их хийдэг. Тэгээд одоо нар бол дэлхийг бүтээгч юм а гэдэгт итгэдэг, бас бүрдийг шүтдэг байж л дээ. Тэгэл бүрэгдүүд буюу Eagles гэдэг энэ нэрийг өгсөн байгаа. Мясан 1976 онд Hotel California гэх хит дуутай цомгоо гаргасан нь Eagles хамтлагийг Beatles, Rolling Stone зэрэг хамтлагийн араас бичигдэх алдартай хамтлаг болгосон юм. Энэ дуу 1976 оны 2 дугаар сард гармагцаал хит болсон байдаг. Hotel California ч өөрөө бас country дуулдаа. Тэгээд анх Don Felder-ийн одоо зохиосон аян нь бол тэр демон эргээд тэр демог олоод сонсох юм бол ерөнхийдөө тийм country дуу марк юм. Гэтэ явандаа энийг ингээд явж байгаад баг rock дуу болгосон. Тэгээд аялгауны хувьд бол одоо үнэхээр одоо Eagles-ийнхэнтэй ярих юм байхгүй те. Тэгээд дууны хувьд бол эхлээд Don Felder ми мажорын дуу зохиосон байдаг. Тэгээд ми мажороос ингээд явахаар Don Henley-гийн хоолой нь хөрөхгүй болоод одоо тэг яг Hotel California үндсэн өнгө буюу C минороос одоо ингээд үндсэн танаас нэгэлдэг. Hotel California-гийн соолыг л тоглоо сурчих юм бол өөрийгөө гитарчин гэж бодож болно гэдэг тийм хил зүг байдаг гэсэн. Соол гитарны тийм маш олон техник байдаг. Тэг үндсэн 5 техник бол тавуулаа тэр Hotel California соолонд орсон байдаг учраас дундаж гитар тоглодог хүмүүс дарахад маш их хүндрэлтэй тийм нотууд байдаг гэж юм да. Барилт нь хүртэл бас хэцүү байдаг. Тэгээ энэ хүмүүст их гоё мэдрэмж өгсөн. Одоо бид нар ч гэсэн одоо ингээд сонсоход тэр дууны эхлэн явж байгаа тэр сойл гитар. Тэр чи одоо хойно бөмбөр янз янз юу гэхээс илүү дандаа одоо тоглолтын үзэл гитарууд л сууж идэв шүү дээ. Хөгжмийн хувьд бол яг гитараар ингээд энэ дуугаа ингээд хоршигдуулсан маш гайхалтай л да. Don Felder өөрийн Heaven and Hell My Life in the Eagles буюу Division ба там Eagles хамтлагт байсан он жилүүдний нэртэй намтарчилсан номондоо Hotel California дууг хэрхэн бичсэн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр маш халуун өдөр далайн эргийн хүнсний байшинда хамтлагийн гишүүд 12 утас гитар дээр ая тоглож байхад нэгэн ая гинэтхэн харван орж ирсэн гэж бичжээ. Battle гэж ярьдаг тийм ээ. Одоо ингээд хоорондоо соолоор өрсөлдөх гэдэг. Тэр battle гэдэг юм чинь ерөнхийдөө бас Hotel California соолоос
одоо үүссэн гэж бас ярьдаг. Ягаад гэхээр яг тэр Joy Walsh, Don Felder хоёр бол ингээд байлдах байдлаар хоорондоо өөрсдийнхөө ур чадварыг харуулах байдлаар ингээд ээлжид тоглодог. Тэр нэг одоо хүмүүстийг таалагдсан. Тэрнээс хойш соол гитарчдын хоорондын батл гэдэг одоо хоорондоо өрсөлдөх тэр өрсөлдөөн бас бий болсон гэдэг ийм сонин түүхтэй. Тэгээд энэ дуу бол одоо үнэхээр гайхамшигтай дуу да. Гаднаасаа гайхалтай сайхан сэтгэл төрүүлэгч яг хэрэг дээрээ аимшигт цочид буудалд нэгэн аянчин буудалдаг. Алжааж тамирсан аянчин гоо бүсгээ өгтөж явах бөгөөд яг энэ үед сүмийн хонх дуурна. Энэ диважин уу эсвэл там уу гэж аялагч дотроо бодно. Ийм бодох зур зочид буудлыг шагшин магтах бүсгүй ялдам хоолой сонсогддог. Ингээд аялагч тансаглал таашаал думбан орхон дэрээ. Гинэт бүх зүйл ямар нэгэн аимшигтай зан үйл мэт болон хувирдаг. Өргөл барьцанд бэлдэх мэт эрт тухтах хангиналтанд тачигнана. Аялагч мигдэн айж хаалгаар өгөвч. Бид энд зочдыг хүлээн авдаг. Буудлын өрөөг та хизээч хүлээлгэн өгч болно. Харин энэ буудлаас яасан ч явж чадахгүй гэж шивнэх ажээ. Нэг хүн л дуу муугаа зохиодог. За зарим яг бас нэлээд олон хамтлагд ялангуяа Beatles, Rolling Stones гэж явах юм бол хоёулаа ингэж зохиодог. Зүгээр Eagles-ийн хувьд бол бүгдээрээ зохиодог. За бүгдээрээ зохиохоос гадна бүгдээрээ дуулдаг. Eagles хамтлагийн одоо Hotel California дуулсан дуучин одоо бөмбөрчин. Тэгээ ер нь ингээд хамтлагуудын дуу зохиодог энэ үг түүхийг харахад бол их сонирхолтой. Ер нь бол зүүдэндээ зохиосон дуунууд ч их бий. Жишээлбэл Rolling Stones-ийн Satisfaction бол одоо шууд зүүдэндээ зохиосон гэж ярьдаг. Одоо яг Hotel California-гийн бүтсэн түүх бол эхлээд аяа Don Felder зохиочоод тэр аян дээрээ одоо дууныхаа үгийг өрөлт хийсэн. Уянгийн хальстай нэг тийм дуу шүү дээ. Ингээд нэг тийм их сонсгож гисэн чихэнд их гоё зөөлөн байдаг. Гэхдээ яг утгачлаад ингээ орчуулад үзэхлээр их сонир хөхтэй дуу байхгүй. Тэгээд бараг нэг хагас мансуурцсан байдалтай хүн ч явж байгаа юм шигтэй зам дээр явж ийн салхинд дүүлж ийн мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүд айгу бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэнд одоо юу гэдэг гэрэл харагдаж ийн ч гэдэг юм уу. Hotel California дуу ямар утгатай чухам юуг өгүүлдэг талаар олон таамаг байдаг. Энэ дуу нь өмнөд Калифорниа болон Холливуудыг өгүүлдэг. Холливуд яг л энэ зочид буудал шиг гадна талаасаа гайхалтай сайхан харагдах боловч дотроо өөдгүү залхиуд байдаг гэсэн санааг илэрхийлсэн гэж үздэг. Дан ганц Холливуд биш, Америк улсыг тэр чигээр нь хэлж байна гэж үзэх нь ч бий. Мөн Калифорни буудал бол хэрэглэгч, нийгэм бол бүтээлч чөлөөтэй хүмүүсийг хорж барих тоо юм гэж тайлбарладаг. Дараагийн тайлбар бол Калифорнид хар тамхинд мансуурагч, жаргал думбагч хиппи нарын тухай өгүүлдэг гэж үзэх хүмүүс байна. Мөн шоронд хоригдсны сэтгэл зүг илэрхийлж байна гэж үзэх нь ч бий. Харин 2007 онд хамтлагийн гишүүн Don Henley нэгэн ярилцлаганд Hotel California бол манай хамтлагийн гишүүдийн Лос Анжелес дахь дээд зэрэглэлийн амьдралын талаар өгүүлсэн дуу юм гэсэн хариултыг өгсөн байдаг. Тийм философицкий тийм өргөн утга санаа агуулсан өөрсдийнх нь хэлж байгаагаар бол энэ тэрүүгээр бол LA буюу Лос Анжелесыг одоо өгүүлэх гэсэн тийм санаа агуулсан байна. Хамтлагийн хувьд бол 1980 онд ингээ бутарсан юм байна. Тухайн хамтлагт маань бол энэ дуучид одоо хөгжимчд нь бүгдөө бас госол дуулдаг, бүгд ажиллахан хөгжимддөг. Өөрөөр эрх тэгш байсан байгаа байхгүй. Энэ учраас альва дуу одоо хөгжим шийдвэр гаргахтаа хоорондоо бас ингээ маргалддаг байсан байна. 94 онд буцаа нийсэн л дээ. Тэгээд 94 онд нийлээд Hell Freezes Over гэдэг ийм цомог гаргасан. Бөмбөрт Don Henley-гээс те одоо ингээд танах хизээ буцаж нийлэх юм бэ гэдэг. Тэгэхэд бол манай ширээ хөгжүүлсэн гэхлээр одоо там хөлдөх тагталтай там хөлдөх үед л бид нар буцаж нийлнэ. Энэ өөрөлдөл хизээч бус нийлэхгүй гэсэн үг байхгүй юу? Там хөлдөн гэж юу ах вэ тийм үстэй. Гэхдээ 94 онд одоо нийлсэн. Буцаад нэгдэхдээ Hotel California-г амтлагд байдлаар дуулсан бүр их одоо төгж юм гайхамшигтай түүхийг бүтээсэн. Ийм л түүхтэй дуулдаа. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо гайхамшигтай дуу хийгээрээ